Морьтой монголчуудын мөнхийн омогшил Тодмагнай подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан толгойн тутмын подкаст. Морьтны соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан 7 хоног тутмын Тодмагнай подкастынхаа ээлж дугаарыг Сүхбаатар аймгийн Дарангасан бас хүргэж байна. Бид энэ удаа Бадрах 2 дугаараа харьяат аймгийн Алдарт байж Эрдэнэцэнгийн Гомбо жавханд хүрэлцэн ирээд байгаа. За Гомбо жавхыг бол нутгийн олон нь бол одоо манай сумын хурдан адууны амьд архива, манай сумын хурдан хөлөг мордын тухай, эрдэмтсэн аваачдын тухай хамгийн ихийг ярьж өгөх юм хүн байгаа гэж бидэнд санал болгосон байгаа. За тэгээ бидний урилгыг хүлээж авсан Гомбо жавхтай баярлалаа. За таны Гомбо жавха хүмүүс одоо манай сумын хурдан мордын тухай асууяг бол Гомбо жавхаас л асуу гэд ингээд хэлсэн болохоор бас танаас нэлээд юм дуулъя гэд хэлсэн байгаа. За Ер нь Даргангаа одоо хурдан юм аа гэд ингээд ярьдаг. Даргангаа одоо хурдан байхад одоо ямар шалтгаан нөлөөлсөн юм болоо? Яагаад ер нь Даргангаа одоо хурдан байдгийм болоо? Тэр талаар та өөрийнхөө санал бодлыг хуваалцаач. одоо ер нь нэг хэсэг одоо нийгэмчлэгээд ямар одоо малчигдных юм байсан биш үү? Тэгээд нэг нийгмээс бас нэг даа гантар зогт байсан. Зогтны даа тийм юу аваад тэгээд улсууч ер нь уйх юм жоохон ховор байсан. Авсан тэр бүгдээр нь адрах тавиад байсан шүү дээ. Аяргцсан бүгдээрээ адрах тавиад нэг хэсэг ер нь тэгэл тэгдугаад л сүлдээ өнөгч ер нь нэг жангарч хуваалж яваад юм да. Хүн чинь нэг л юм аяргцгалаа л тэргүүрт адрах тавиад л шүү дээ. Тэгээд гүвэч яах вэ? Хөлдөө нийгэмчлэх чинь бас тэр нийгэмчлж байгаа одоо чинь тэдний тэргээд бас ордон сайн азраг нийгэмчлсэн юм байлгүй л яах. Тэр нийгэмчлэгийн дэрсэн хэний ямар сайн азрагнууд байсан юм бэ? Тэр үнээс чинь л содл авах юм аа. Ааха. Нийгэмчлэгийн таны сонсож дуулснаар хэний сайн азрагнууд ирсэн бэ? Миний мэдж байгаагаар бол Даажинбэ хаа гэдэг азрагны төлийг бас усууд гайгүй авч байсан. Тэр ер нь авсанууд нь ус тэгээд гайгүй хордолч. Тийм нэг байсан. Эний соёнгийн Эрдэнэцэнгийн хөрөнгөд нэг амттайгаа хүрээдэг байсан. Тэрний төлөв үдчих байсан. Гогшатрах. Тэрний төлийг аваад өндөр төсөндөө хаан тэргээ наачин төрүүлж байгаа. Журнаан цэндийн хөрөнгөмөргээд бас амууд өгч. Тэр л одоо тэр соёнгийн Эрдэнэцэнгийн төлнүүд бас ордог гэж тийм нэг гогшин хүрээдэг нийгэмтсэн юм билээ. Тэгээд Даажинбэ хаачин ч бас нийгэмтсэн юм билээ. Тэгээд хижээд Баатарганууд болохоор нөлөөч тэгээд нэг удаачгүй баг л та. Тэр Лодон Гомбо хаа гэдэг азраг бас мэлэл төрөөс азраг гэдгийг тэр би сайн мэдчихгүй. Тэгээд хэдэн юм байгаа. Тэрний төлийг бас авцгааж байсан бас ганц нэг нарийнж байсан баха. Тэр Лодон Гомбо гэдэг нь одоо мөнгөн хөлцөгдөн азраг байдаг үстэй. Бямбаларж байхгүй тэр Лодон Гомбо гэдэг. Тийм тэдний тийм хаатраа энэ суман дээр нэг хэсэг л ноёд азраг байсан юм шиг байна. 50-аад оны үед. Төлүүд нь яаж тавьсан юм бэ? Тэр Гомбо хаагийн төлөв та сүүлд нэг ганц 2 хол мөр яригдуу. Та 2 3 хол. Нэг явахгүй байсан билээ. Тэр Лодон Гомбогийн уурхын хээр гэдэг азрагныхын төлөв саргайгүй явж байсан юм билээ. Ажигсэрэнгийн дамдрын хэрэн тэгэхээр ярьж байгаа. Явж л байсан. Нэг тиймэрхүү л одоо хэний гизгийн их баг хараа гэж бас яригддаг юмаа. За. Тэрний нь үл сая үдээгүй. Тэр голдгарахын шот юм. Сургаалт ингэжтэй тийм хараатраг байсан гэж усаад ярьдгийн уртлах. Их баг хараа гэдэг 2 азрагл байхын дээр энэ сумын төрүүлж л байсан юм билээ сумын. Тэрний төл гэлгийн харын төл угсаачтэйгээд энэ урталдуул тэр хэний явлаа алтын шүд мөнгөний ногоон гэж байсан да багтаа ногоон. Сүүлдээ тэр Хүртэл ламсран гэдэг хүнд очив юм билээ. Хүртэл ламсран дээр алтан шүд мөнгөний хатам гэх юм да. Тэгээд алтан шүд мөнгөний доронтой юм гөрөөс үлдэн шийдвэ. Тэр лаатрын тэр хатмын дэлтэнгийн улаан гэдэг үл тэр. Тэрний төлөөр нь уусаа явсан баха. Тэр гэлгийн хараадын төлөв юм билээ.
Энэ одоо таны дурдаад байгаа энэ нутгийн наазуунуудыг нийгэмчилж үр төлийг нь хүмүүс нэлээд сайн авчсан юм байна тийм ээ. Авч байсан. Үүнээс гадна Ер нь тэгжил ер нь одоо сумын чинь ер нь багнаас их хурдан болно л шүү дээ. Усоо хурдан ер нь баг нэг ганц нэг хурдж байсан азаргаан зарим гогшингээ нийгэмчилчихсэн. Зарим чадрахчгүй ер нь нэгдэл болонгооч нэг хэсэг их ямар ховорсон. Тэгээ эдгээр азаргнууд дээр одоо жишээлбэл дүүдэнгөө хар азрагч гэдэг юм уу? Одоо онгоноос ирсэн. Одоо тийм ээ. Бас гаднаас ирсэн азаргнууд бас нэлээд сүлсэн юм шиг байгаа тийм ээ. Тэгэлгүй. Дуурсрангуй ярих нь бол халзан сумаас ирсэн азаргнууд бас ер нь нэлээд их хурд тарьсан. Энэ нутгийн адууг их сэлбэсэнд болтон лээ. Дажгүй шүү дээ тэр чинь. Дамжсрын дарах гэж манай сумнуудын дарах байсан тэр халзан сум юм баггүй юу. Тэр чинь бас багнаас нэг юм ачил дүүдэнгөөгаар уйлаад бол дөрвөлжил байсан яриад заална. Тэрнийг тэгээд шаргын гомбогддог юм. Хязгаалan дөрвөлгчгээд. Дүүдэнгөө яад тэрийн цогоо ходог дээр үжилээс нэттинки алтар юм л. Алтан сумаас хөтлөгч ирээ. Тэгээд заримдаа таймер авуулна гэдэг ирэн цогоо уулын ард дээр үдий халуунаа хөтлөлөө тавьчихсан байсан гадаа. Яаж тугаан бай таач юм ямар. Жохон тамир авахта халуун ногоо тулгаалга. Халуун ногоо идэхээр тамир авдаг юм болж байна. Тийм багт байна. Халуун ногоо уулын ард тулхлаа сайхал ногоотой л байгаа. Халуун ногоо жохон тулгааг л та. Жохон тамир авах гэдэг жиш. Гэхдээ тэгж ингэж дугаар төрүүлчихсэн юм. Сайхан төрүүлсэн. Хэзээ. Тэгээ саяхан яг хэрэг гомбогдсон хүн аваад. Нэгч явуулаагүй хаат. Өөрийн үл. Тэрний төлөвд бол орлоо. Одоо энэ шалдар энэ төр дашцаа өнтер гэдэг юм байгаа даа ингээд. Энэ та дүүдэнгоотой ер нь хэр ойр байсан бэ? Дүүдэнгоон талаар ер нь та ярьж өгч. Энэ аав дорж нэмжим гэж хүн дүүдэнгоогийн чинь ямар юм мэдгүй бүр долоо хүүхэд байсан чинь. Тэр 67 онд би нэгдэл одоо авна байгаа да. Нэг суур одоо мал. Тэгээ зүнчээ нүгэд адуун суур гэдгсэн тэр зүүчи хүрэнд бүгд байдаг байхгүй юу. Энэ юм хон сууртай ийм дотор юунуудаар л адуу гэж байхгүй. Ас тэр отор өөр хөрөнгө бүтгэж адууны нутаг одоо асхтан гомнахны адууны нутаг байсан л да. Тэнд нүүч чад надад авсан хүн чинь. За тэр намайг шинжилгээ хийдэг юм байна. Нэг том толгон шаварчаад. Тэг орс эмчилвтэй нэг орстой. Баахан тууцал. Дүүдэнгой чинь тэр 90 ходог гэдгийг асаагаад алшаа. Тэ ходог. Тэнд байдаг. Тэгээд өнөө дүүдэнгой танилцсан байгаа та. Ойрхон болохлоор чинь. Тий. Бодлоо тэгээд бас нэг өгч явахтаа юм аа. Нэг солдвор атууны хүний чадаа усаад их яаштай их. Юм он хэмээр бас нэг унчих юм. Нэг тоног унчих юм гээд гоё. Тийм талаар их танилцдаг байхгүй юу? Адуучтай нэгдлийн адууч. Хамгийн их хэрэгтэй хүн нэгдлийн адууч ингээд бас үгтэй энэ байсан баха. Усаад нэрэн ч одоо мөр болно. Энд чинь хоньных нь ус нэг сарвалдаг ч юм уу ч амар нэцэд турчдаг л үүдэг амар солингээл очино. Нэрэн тэгээд араас дагчихдаг юм да. Нэг уураг болсон адуучин жахад онтоор энэ хүнд ямар юм барьчихгүй гэдэг ингээд явна гэдэг. Тэгээд араас нь мөр халаачин гот нь суурал дагчих. Тэгээ нэг адуучин их хэрэгтэй гэдэг чинь тэр байхгүй. Та нэгдлийн одоо аваад тэгээд тэр жил дүүдэнгоотой танилцсан юм байна одоо тэр тийм. Тэгээд л ойр зур хонооцгой нутаг архан болохоор. Хон танилцж шүү. Дүүдэнгоот нь морин дуртай хүн болохоор юм бол тэгээд би ч морин тухайгүй дуртай байсан юм. Юу. Одоо дуртай би ч заримдаа зүүдэлчих шүү дээ одоо ч. Уралдаж бараад бүр гачин бол. За тэгээд нэг мэт сэрчгэл зүүдэлсэн юм байна шүү дээ. Оролцоодондоо морин төрүүлээд л байна. Одоо төрүүлчихэд байна. Элдэмгээр загнал та тэр улсуудын таньдаг ахмад улсуудын чинь морин. Тэр үдээ чинь сүйдэлж байгаа юм аа.
Тэгээ энэ урт талд ер нь Эрдэнэсын зургийн зэн зүг гэдэг усууд ярьж л байгаа юм. Зэн зохо бас мөрийг нэлээд сайхан үйдэг, сайн үйдэг, хутантай юм. Тэнцэн шар тухай гэдэг ч одоо хурдан төмөр байсан юм билээ. Бас юм аа нарийнхан цэвэрхэн тийм дундаа сайхан том сарттай тийм гуйлын дунд цагаан хонгор байсан. Сарт гэдэг тэр. За хоёул дүүдэн талаар ахаад жоохон ярилцъя. Дүүдэн талаар ярьж байгаа. Тэгээд явчлаа. Таныг танилцах одоо дүүдэн ер нь одоо би бол одоо дүүдэн панц гэл ингээд яриад ахлаар их л айхтар сэрлэн одоо нөгөө суусан газраас шороо атгадаг тийм хүн байсан болов уу гэж бодоод биш юм аа. Хүний эмээг л одоо морин дуртай л нэг хүний нэг энд нь мор төрүүлчих гэж нь тэрнийг авна гэдэг. Одоо ямар ч үнээр л хамаагүй зохиж авах гээд байгаа юм тэр. Болов салгаж ер нь нэлээд мор авсан юм билээ. Мон зөвний буурлэр гэдэг мор энтрийг авсан юм билээ аваад. Дорн гоёс нэг уламар очираад сумын наадан дөрүүлчихсэн тэр нь ус ямар шууд мор байсан дээ. Бас нэг жоохон хэл амтай энэ тэр нэг мор нэг дурны наадан дөрүүлчихэл байсан. Асхтаас төвдөн хөрөнгөд нэг жижигхэн хөрмөр очираад энэ сумд бас дөрүүлчихэл. Бавуу хөрөнгөд нарангаас нь хөрмөр одоо тэр гэрээсэн төрүүлж байгаа наа чичтэй байгаа. Тэгээ ер нь дүүтэнгой тийм морны модвар яаж байгаа өнгөцсөн дөө хөрхисүүлтэй. Би ч одоо нөгөө хар азаргийнхын төлүүд их тарсан байх юм билээ шүү дээ. Дүүдгийн харын удамтай гээд тэгэхээр одоо их айхтар авсгоо сөргөлөнтэй хүн байж хар азаргийнхаа төлүүдийг ер нь гайгүй өн хүргээ зараад байдаг нэг зараач булаа юм болоогүй. Ер нь улсууд бас авсан гүйтэй байж нэлээд төл авчихсан юм билээ. Тэгээ ер нь өөрөөс нь бас тэгээд даагуурыг авсан баха. Эрдэнэцгээр хатар зүгрээ гэдэг хүн. Заавал хөрүүрээ аваад явдсан дэр бавуу хөрөнгөд. Гэрээсэн дөрүүлсэн хөрмөрийг аваад явж л байсан. Ер нь тийм нийт хүнтэй их юу юм да. Олонтойгоо гэх юм. Олонтойгоо л юм ер нь тийм. Тэр яс тийм олонтой хөлөгдөг. Хил танилтай одоо наар лампаач гэх юм юу ч. Онгоноос ч одоо тэр хараад байгаа бас нэг тэстэн дөгөөд нь лэднийхнээс нь хүрг юм уу та их чихэн. Харин тийм юм уу. Тэрнийх нэг хэр атрах жоо. Тэгээ заалан шүтэн хоёр онгондоо төрүүлсэн юм уу гэж. Ах トゥ хоёр юм байна. Тэр тэстэн дэх нь тэр сахны чиглэлээ Японд гордоо өгдөн байж онгонд. Баянлээ би бас үтсээ нэг өнгөшнөттэй ихтер өнтер. Тэр Японд Пондовчрын тэнгэр усан мэлэморны юу истэшн зөвлөлтөг юм байсан юм галшраар таньж явдаг тэр хараад зэрэг их хөтлөж өгсөн гэдэг байна. Тэгээ хөтлөж ирчгээд нэг үргэлжлүүл байсан гэдэг юм аа. Сүлтэн энд байсан л. Тэрнээс л тэр хэр өнө гараад. Тэгээ дараа хойдон дил нь хар өнө гараад ах トゥ хоёр хон онгон сумд шүтлэн хязаалан төрүүлжээ. Тэгээ сүлтэн дүүтэнгөө ачран оржил. Одоо тэр хөргөнөөс үнээр л авдаг. Тэр хэр ахын бол илүү хурдан гэж биш. Энэ сумд ачирсан жилээ хоёулан төрүүлэгддэг гэсэн баха. Би бас мал товарч авчихсан юм аа. 60 хэдэн жил дараагаар туур юм л яваад энэ цаг орчуулаа шүү дээ. Тэгээд намайг нэг хэсэг уяагүй байхгүй. Хар азрагны төлүүд бол энэ хаваар их тарсан байна тийм ээ. Тарсан. Та жишээлбэл одоо хар азрагны төл бас нэг унахтайгүй. Тэгээд өнчин зээрчин байна. Тэр унахтай авсан нь хээр азрагойсон өнчин зээрдээ. Тэр нь хээр унахтай хээргүй авсан юм уу та? Хар азрагныхын төл тэгсэн. Ямар үнээр авах уу? За та мэдгүй төрөчтэй. Монгол шиг над ямар юм байх вэ? Нэг хоёр хүрхсэн ч санаад байх юм. Багнасны бэрот онцгож өгөө яа. Тэгсэн баха. Унахтайгүйг нь хондогдож авсан баг. Тэгээд тэр дагаж ирсэн хэр унгаар нь уг надраа тавьсан юм. Ер нь тэр уралдсан юм уу? Уралцсан. Би ч одоо тэрний чинь голдоод гитнэ жил болтохгүй яах вэ? Яаж тагсан тэгээд сайхан дааг байсан. Даагандаа эсвэр болсон баха. Хөдөлн бас нэгэрвнэгэж ордог лөө. Тэгээ ер нь сунгаанд бол тэр энэ сайн тахдаг юм. Ер нь
ихний нэг хоёрт л үйдээ. Тэгэл наадам бочихлоор арайл доошлаад 10 дотор ч нэг хоёр орсон. Тэгээд гавж өгөөгүй. Тэгээд дүүн дээр өнчин зөрчин гараад Гидсэн дээрсэн унаг бах нь уу? Гүй, унахтай бүү ингээд дагаад унган дагаа явж. Өнчин зээрдийг ярьж байхгүй юу? Өнчин зөрчин бол тэгээд гоо тэр хэрэгцгүүч нь тэр хараадгандаа байгаа. Та аваагүй, ер нь бол аваад. Тэг байгаад л байж тэр чи. Тэг 3 унгалсан байхгүй тэр хараадгандаа. За эхнийх нь ихээр эхнийх нь хойдон жил нь охин 2 хоног гарлаа. Сайхан галтчихгүй болсон тэр. Тэрний нь яас үнд өгчихсэн юм аа. Тэгээд өнчин зээрч 3 дахь хоног наална бат. Тэгэхээр ихэн 190 тэр худлын аршааныг халуун дуухлаар заримад өгчдгийг. Сайн мэдхгүй л халуун ингээд тэгчдэг байхгүй. Аршаа юм болохоор. Мэдсэн хүн бол өнөө хийж хөдөлгөө туугаад болохоор амаар нь ногоон юу энэ гоцсон шүү. Тэгээ гайгүй болчихдог. Мэдхгүй нүүдийн халуунчин дээр 90 хотын осыг угаад нөгөө залуун цогцгоод өгчих юм үү. Тэгж олоод өгдөг юм аа. Нэг яад өгчихсэн мөн тэнцэн байлгана гэж нэг хэсэг нь даргана. Тэгж өгөх юм байна тэгж өгөх. Тэгээ хүрээ азаргаа та даагнаас нэхлээд байсан уу? Өнчин зөрдөг гэнэ үү? Тий. Гүй даагандаа харна өнчин юм чин бөө. Нэрээ тэгээд ихэн тэгээд өнчин зэрдийг чи гаргаад тэр усуугаад өгсөн юм уу? Тэр усуугаад өгсөн. Тэгээ өнчин унахтай үлдсэн. Тэгээ өнчин унахтай үлдээ тэрнийг ондроасан байхгүй одоо өвл гадаанаа шигтэртэй мөрөнд байлгач. Гүүл мод юухан бэрөөсөн юм уу жоох. Хойтон дааганд нь сураад болохгүй юм бэлээ юм уу жоох юм. Тэгээ шүтлөрөө гад хавар гайгүй тартайж байсан юм сургаад. Тэгээд наадам дурчихын цаан 6-аар орсон юм аа. Өнчин дээр. Тэгээ хойтон жил нь хязаалан бол гоё ичихсэн чинь төрүүлчих нь өдөөс өмнө. Тэгээд л өнчин дээр тэгээд атаа болж байгаа. Тэгээд нэг яваагүй. Өвлийн уралдаанууд ч байх тэр яваагүй юу? Яваагүй. Өвлийн уралдаанд нэг л болчихсон. Ёор нэхэлтэй бас тэр нэг өнчин юм гэдэг давжаарч гэдэг юм билээ. Нөө жоохон бас тайсан жоо. Давжаарч гэдэг. Тэг өсөлт мотоо. Тэг юм билээ. Миний хүрээд дөрөв сайхан ихэн сайхангүй юм да. Сайхан дөрөвсөө. Өнчин зэрдий чинь төлн хүрээ азрах ч юм уу? Хүрээ азрах. Тэг олол гарцалдаа тэр онгоргоноос үрдрэний дүүнэр дөндөө юм гал. Хонгор тэр сайхан хонгоргоо гэдэг чинь нөгөө танаа нутгийн нөгөө тажингууд орж байгаа юу? Тийм ээ харин тажингийн төлөөнөө тэр ховшоор тавьж явууд. За. Тэг хамгийн ухааны энэ тажингуудыг чинь ер нь эцгэн төв. Тийм байна. Дээд хамгийн дэвсрэг. Тэр цэвэндэрч ядууны цагаан дууны төл нэг цагаан гүнээс гарсан юм лээ. Цагаан гүнээс цэвэндэрчийн цагаан гэдэг атраг. Хватар самаа атраг гэж байна. Цэвэндэрч цагаан дууны эхэл. Атраг. Цэвэндэрч гэдэг хүн аймгийн наад говьд хүргэн давжир гэдэг хүн ухаан аймагт өдөрт газар байсан юм да ухаан. Шатны халбаач гэж байсан юм. Намартаны таврагны яасан тэраа явдаг юм болж байсан юм. Тэр хүргэнээ бараадаад аймгийн наад говьд цоо буцсан юм байна. Тэн нутаглаад. Тэгээд нэг зүгээр үлгэр төөх юм амаа гэж дууснагаа л ярих гэж байна шүү дээ. Тийм сонсоо. Тэгээд уул мажиг сүрэн гэдэг хүн сайхан байхгүй болчихно лээ хэдэн жилийн өмнө. Тэр хүн байсан ба сайхан ярих байсан. Тэр зөвхөн байхгүй болчихсон. Тэгээд тэр цэвэндэрж байгаа Сүхбаатар сумын Маагуу цэвэн гэдэг хүн байжээ. За, Маагуу цэвэн. Маагуу цэвэн гэж. За. Нэг моргтэлтэй явдаг нэг эд морны ухаан гэдэг 8 хийдэг ч юм уу тэгээд Тэргүүтний хулгай хотол хэлдэггүй. Тэгсэн батлан тоглоод явдгүй юм уу гэхээр гүй гэж байгаа. Морны 8-аа хийдэг явдаг тийм хүн байсан юм а гэдэг байгаа. Тэр Маагуу цэвэн мөн тэгж явж байгаа тэр цэвэн дэрж байгаанд буучихжээ нэг намар. Дамжигч юм байсан мó дамжгүй юм байсан буучихсан. Тэр цэвэн дэрж байгаа намар одоо өрмөө хайл нэг ярьдаг даа нэг цагаан цэцэг цаг. Тосоо хайлж үүдэг нэ.
Тэгээ өнөө хүн тэмдэгч байна. Тосоо болон тосоо гэж гэдэг юм уу? Тал тосоо гэж гэдэг юм. Лавал бүтэн үдээ тос биш. Нэг үдээ чигчдэг үдээ тос гэдэг. Тэгээ аав гэж. Төвчгийн дараа ачирч өгнө гэдэг нэг чинь тэгээ тосын аваа авчихна. Тэн дурсас гэдэг. Тэгэл тэр хаан самаалта анчууд дуулдаг юм уу, ирэхгүй ер нь 2 жил болчихсон юм. Цэвэн дэр тэгдэг үнэг хавар ер нь досныхоо өртгийг олж явъя гэд явж гин шүү мөртөө. За. Тэгээд Сүхбаатар сумын нутаг ороод Тархан хаанчтай Сүхбаатар дөрөв Тархан хаан гэж байна. Цэвэн нэгдэг айл ааваа нөө гэдэг сургалал яваа бач. Тэгээд заалгаж байгаа нутгийн айл усуудаа заалгаад ганц гэрч байсан юм. Очсон чинь ганц гэр байна гэн тэргэн дээр нэг чинь юм цагаа өрөө яттай байна гэн. Хаврын цаг юм болохоор. Тэгээ гэрт нь орсон чинь цэвэн гэдгийнч байхгүй байна гэн бодуулаа байна юм байгаа гэдэг хөвгтэй юм байсан. Тэгээ цэвэнийг гэдэг мөөлгээвч. Тэгээ би нэг тосны өртөг авах гэж ирсэн юм аа. Танаа ирэхгүй цэвэ ирэхгүй өөдөө 2-3 хоног цаа ирэхгүй баха. Хашаа явсан ч нү явцсан. Мөртөө ирэхгүй баг. Би бол нэг тосны өртөг авах гэж ирсэн юм нэг манайхаас нэг тал тосч хүн аваад хэдэн жил бол. Энэ тэргэн дээр уяатай байгаа цагаан өрий гэж хөтлөөж авлаа шүү. Тэр цэвэнийг ирэхлээр ухаан тосны өртөг аваач өгөөд үрийг аавна. Тэр хөтлөөч шүү. За. Энэ цагаан өрийг. Зэкин. Тэгээд тэрийг гооногч бас маягтай юм нэ. Мөцөг гэж байсан. Өтөө сургаач юм уу. Тэгээ гайгүй унгараагүй сургуулаад нэг чинь тэгээд бодвол жоохон даргал танкрил явж. Тэр цэвэн дэржин цагаан азарга тэр их гоё. Тэгээд тэр цэвэн дэржин цагаан азарга нь энэ дээрээ яа тагс. Тэр цагаан азарганаас л гарсан юмнууд л одоо энэ тожин гот. Баггүй юу? Тожин гот. Цагаан азаргыг нь бол өөрийн уяаг юм уу? Өөрийн одоо уйсан ч юм уяагүй ч юм уу тэрний ч одоо биднээс уртаа идэм болохоор яг сайн мэдчихгүй шүү дээ. Бодвол өсөл юм байна. Эцэг нь тэр цэвэн дэржин цагаан азарга ихэн ямаргүй юм бэ? Ихэн нэг хүрэн бодонгүй байшлаг ярьдаг шүү дээ. Тэгээд л ухаан буудан цоохор гарсаа л гэж. Одоо танай нэгээр ингээд явхаар ер нь будан цоохор адвал их юм биш үү? Байлгүй яхав дээ. Тийм байна. Ер нь айлын адуунууд дэлбэг байх юм байна. Тийм. Тэгээд тэр цэвэн дэржигдэг хүн чи энд байхдаа бас нэг 8 шумаа хийсэн чинь дорногов руу тэмээн тэрэгтэй явж арга аваатардаг гинэ. За. Энд нэ бургасаар арга хийгээд тэрний тэмээн тэргэн дээр очиод дорногов тийшний арга бас үнтэй байдаг юм арга савар. Тийш нь зараа тэгээд нэгэн тэмээл олж ирдэг говьос. Тэгээд хүрэн бодон тийм буурч юм бодон ч юм уу ирсэн юм. Бодвол арганы дүн тавьсан юм. Юун ч вэ. Тэр бодонгуу цагаан азарган тавиад тэгээд энэ буурлаад гарсан гэж байна. Энэ хөвшөрийн буурлаад. Бодон одоо тэгж үүссэн. Тэр хүрэн цаохоргүй говьос дорногов хийсэн гүгд. Таны хонгор агуу бол тэр одоо будна одоо энэ тожин адууны энэ будаа адууны хит хүүхийн төл юм бэ? Яг альныхын төл вэ? Одоо яг л нэгдүгээр тэр хөвшөрийн цаохор гэдэг ч ухаан тэр цэвэн дэржин цагаан азарганы төл тэр хүрэн цаохоргүйнээс гарсан. Хоёрын даас л тийм хүрэн цаохор гүйл унгал гарч ил да. Тэр хүрэн цаохор унаг за цэвэн дэрж гочин тэгээ яд юм нэ. Говьд байж байгаа тэгээс үлдээнд өгөрч өгсөрөө лөвж чадалгүй л. Нэгдэл нийгэм болчихдог. Тэгээд нэг адуутай байдаг. Тэрнийг одоо нийгэмчлэл энэ гангар нэгдлэгдэх тухайн энд байсан. Нааш нийгэмчлэл энэ самаса чилгээгүй л юм байж. Энд хүргэн цэвэн дэржийн хүргэн нанздаг юм байсан. Нанзад ба? Тийм нанзад. За. Энэ надад гэдэг одоо дууссан гэж хамааталтай товын нанздаг гэдгийг нанздаг нь байсан. Тэр нанзадгой тэр цоохор тэргийг тэр тожоодох ухаан баг насны л маягтай шүд үрээч юм уу байсан юм байна. Тэгээ нанздаг хүн тэр хүргэн ухааны жилжүүлсэн юм байна.
За тэгээ нэг нийгмийн адамд нөхцөн тэгээд явсан. Өвөлтчгээд хаварын зүтгээр атараар явж гад. Хаварны дээл хөөрний чинь цаг болохоор надад хүрээдэр нэвдэ. Тэгээд хөдөгөөс урагштай өвдөг гэдэг газар. Өнөөсөөрөөг чинь хураагаад тэр хашаа хараад байгаачгүй дөө. Гэрээ тонч. Тэгээд задгай дэлэлдэг гинэ. Задгай дэлсэн чинь нэг багнасны нэг жоохон хүрэн цаахараад даргалаа. Номосоо нэг тийм атархтаа өвөл онцсон дэлсүүлийн натсан хариугүй юмнууд байгаа ш. Тэгээд гүүг нь булаад яваалаа юм тэр тасайлж байгаа шалан чачил. Дайчгэнсний хүрэн цаахар юм байна гэнтэй. Тэгээд Батулжиг багийн дарга байсан юм. Бригадын дарга. Тэр тэгж байна. Энэ хүрэн цаахар атар хэний атаргаа энийг барьж яв. Эцэн хаа байна уу? Эцэн байхгүй энийг барьж хөл хагталж ай. Нэгдлийн атаргаа очихлаа гэж загин дүн шүү. Тэгсэн чи энэ нанцдаг хүлээж чугаатуудаа наатарч зөвөнд тугаалдаг юм байна. Анант чи энийг барьж яв. Нэгдлийн атаргаа очихлаа наатарч байна. Гэж загин дүн гинэ. Тэгээ нанцдаг чинь бас ахмад юм. Тэгээ нэг багнасны хязаалал атрах гэдэг баха. Дихгүй байгаа гэж. Нэг юм барьж аваад нэг жоохон номхороо тогтчих залуучул байна уу юу гэдэг байсан. Тэгээд дугуйсрангийн чинь ахан дандав төрж гэдний залуу байсан. Зэрэгт яваачгүй. Наадтай оролцоо. Тэрнийг гойцгин шүү. Энийг жоохор юм чи нэг барьж аваад нэг номхороо тогтхгүй юу наад гэсэн чи тгийх ч байна. Гэхдээ тэр тгийг өгж байгаа юм. Юу яасан гэж байгаа юм. Энийг ахын байна уу гэдэг тэгж нанцд гойч тэгж гин шүү. Тэгсэн ховшаар би авъя. Ховшаар гэдэг чинь тэр адууных нь хариуцсан хүн л дээ. Би авъя наад гэж. Ямар үнээр өгөх юм. Гэхдээ нэг л морио орлох гэж юм. Үгүй наад гэж хэлэм. Тэгэхээр дорн тарган мөрөө гэдэг нэг хийж байгаа. Тэр дандарлуулдаг хүний сургаад илгээ гуйсан чи тгий гэж байна. Тэгээ барьж шүдэрлээ. Тэргээр сургуулаад. Тэгэл одоо цаахаар ширийн тажинчин дээр болж байхгүй юу? Тэр тажаатрах. Тэгээд сайхан номхраалгаад гайгүй уяад байдг нь уяад сунгаан дуу сайн тахад байх. Тэр үлтэл амсрын лан гэдэг газар гадаа тэр өгүүлэн. Тэр үнтэл сунгад юм байна. Нэгдэл нэг юм адрах төвхөлдөө тэр үн нэтгэе адрах. Заримдаа мэл улаатарнаас нь төрүүлээ сунгаад байх юм. Тэгээ наадам тосглоо эрих чадахгүй л 10 дараа мэдэрээд. Тэгээ нэг зүүн ерөн сунхаан баялтай нэг ганцаараа нэг жоохон дахиулаад уралдаад үтийгээд одоо 67 амтч байна. Тэгээ оролцсон чинь тэр тоохорсон төрүүлж байна. Сунхгүй уяад уралдаад. Тэгээд л одоо ховшрын цаахар гэж тажихгүйд булаа юм гарч ирэх юм дээ. Тэгээ тэр одоо хувшарын энэ цоохор буюу энэ их тожоо азарганы чинь төл хичнээн дуу гарсан юм бэ? Эддэл нэг ч одоо толгойд байхгүй байлгүй дээ. Та санаанд орж байгаасаа дуртаж нийгэм цоохор байна. Нийгэм цоохрын чинь дүү Баатарын цоохор гэж байг. Цоохор одоо байсан. Тэр Баатар гэдэг нь хувшрын дүү юм. За. За тэр босглож өтөө тэр чинь. Яглаараа тэр Баатар гэдэг хүн тэр нийгэм цоохрын дүү очдог байна уу гэж сектарнаг дээж чинь. Нийгмийн гүү юм чинь. Нийгмийн гүү ухаан тэр амны цоохор азарганд ураагчтэй. Тэгээ нийгэм цоохор гарч. Тэр гогсны хэрэгдэг ураагцсан гэж байна. Нэгдэлгүй. Тэгээ тэр нийгэм цоохрыг дагандаа хурдлаад авахлаар нь тэр хувшрын дөө Баатар гэдэг хүн. Дүү нэр оног байдаг. Тэрний ихтэй өвлийн чинь тавьчихна байгаа. Өвөл чинь гүм тарааштай. Тэгээ ихтэй навчгаад Баатарын цоохор гэдэг нь тэр юм. Зөв. Нийгэм цоохрын дүү. За тэр хувширч өөрөө нэг цагаан борхочгүй бас хинээсэн явлаа гэлээ. Лүү тартын шүтэн юм. Тэрнээс нь эр цоохор оног гарчихсан. Цагаан цоохор оног. Нийгэм цоохортой чацуу. За тэр бас хурд адрах.
Хоргоо цохор гэдэг байгаа юм уу? Биш. Хоргой цохорт нийгэм цохрын төл гэдэг юм. Тэр хувшрын цагаан цохор гэж. За. Тий. Нийгмийн цохортой ч цэцүү хатрах. Тэр цагаан цохор чинь нийгэм цохор чинь 84 онд 74 онд төрүүлсэн баха нийгэм цохор. 75 онд нь тэр цагаан цохор төрүүлж байхгүй. Нэг адрагны хоёр төл. Хоёул иржилээд. Тэгээд 75 онд бас тэр цагаан цохорт хоёр тоон төрүүлсэн. 70 тэр хоёр ч бас иржилээд хоёр төрүүлчихсэн баха адрагт чад. Тэгээ өөр дөндөө онтож юмнууд л гарвал одоо тэр чин зүгийн хүрэн цохор мөр гэдэг суманд хоёр төрүүлсэн мөр байгаа надад чичээтэл гагаад. Тэр мөн тэгээ дөндөө юмнууд бий цохор дээр чинь төлөв. Тэгээд иштэйш анч бас явсал байх. Тэр ингээд тожонгууд гэдэг. Гайгүй явсал юм билээ. Энэ Даргангийн адууны одоо сүүлийн үеийн гэдэг юм уу? Энэ дунд үеийн адууны гол суурны дүүдэн гуан хар азраг, дээрээс нь энэ тожоо азрагал хоёр байна тийм үү? Энэ хоёр л одоо гол цөм болгож ер нь нэлийн хурдны гол цөм болсон байна те. Эдгээрээ салаасаа адуунууд нэг хэсэгтэл хурдалсан юм шүү. Тэглүү яах вэ? Морьтон монголчуудын мөнхийн амгшил Одмагнэ подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан олонх тутмын подкаст. Энд бас нэг зундын цоохор гэдэг азарга яригадаад байгаа байхгүй юу? Зарагдж байна уу? Яригадаад байна хүмүүсийн яриа. Тэгээд энэ одоо тэр нөгөө нэг хувшарын цоохор одоо тожинтой чи хамаатах уу? Бүр хамаахгүй. Энэ ямар цоохор азарга юм бэ бас? Энэ яхад хувшрын цоохроос арай урагш ахмад дотроо. Тийм цоохроо дотроо 50 хэдэн та. За 60 онгоор ачаас нэг хоёр ордсон баха. Тэгээ сайхан хүрэн цоохроо дотроо байна юм ангийн цоохроо гэдэг. Ангийн дундаа цоохроо гэдэг. Ангийн дундаа гэдэг чинь нэртэй дарах юм. Энэ сумаа одоо тулсын дарах. Байга хөгтөд. Батрал энэ гэдэг. Тэр цоохор дотор бол одоо дээдлийн нь сайн мэдэхгүй юм. Бас л энэ хватар сүмжигээс гарч ирсэн адууштэйгээд бас нэг нь тэгдгийг. Тэрний сайн мэдэхгүй. Энэ тэрний дүүн Жамингийн хөрөн гэж хүрээд байгаа юм. Тэр цоохор зэрэг яг төрсөн дүүн гэдэг. За. Тэр Жамингийн хөрөн бас их ордод байгаа. Тэр хөрөнгийн чи азарга нь тэр Жамингийн хөрөнгийн чинь хүр азарганы төлөвлөгөө 5 6 бас хурдан азарга хийсэн байна лээ шүү дээ. Би Жамингийн хөрний чинь төл Жамингийн хөрөн ч өөрөө төдөрүүлчихсэн. Энэ зундын цоохрын төлөвд хэр хурдан? Цоохрын төлөвд хар нэг гавдгүй хэвлээ шүү дээ. Тийм үү. Тэгээ гавдгүй гэдгийг зөвхөн ганц нэг мөр бол орсоо. Тэр цоохор нийгмийн хэрмэр. Энэ сумын наадамд одоо азраг болоод 3 төрүүлсэн өндөр санжийн улаан гэж нэг ахтар хурдан азраг байсан гэж ярьж байна. Тэгдэл ярьж байна. Ер нь одоо бас нөгөө нутгийн уяачид та ч гэсэн ярилцлага эхлэхийн өмнө ярьж байлаа. Одоо нэг давн дээр одоо 3 жил дараалж төрүүлэхэд одоо бараг боломжгүй юм аа. Бараг боломжгүй нөх. Энэ өндөр санжийн улаан. Тэ ховорхол байдгийн үлдээ сангарвын улаан гэдэг нь улаан мөр. Азрагнаас нь өндөр санжийн улаан, мориноос нь тэр санаргын улаан юм байна тий. Сангаравчд суман дараа байсан үнтэй. Энэ өндөр санжийн улаан гэдэг азрагны талаар та тэрнийг дээдлийн бол яг мэдэхгүй. Гомбын санжил гэдэг юм санжийн улаан таанаас одоо өнөөдрийн чинь тэр гом бочир чинь гэдэг. Тэр адууны чинь төлөөр ордонтой байхгүй юу? Тэдний чинь бас нэг адилхан бор халдаад байгаа. Тэр санжийн улааны төлөв юм гэсэн. Тэ гамамангийн улаан гэдэг. Тэр суманд нэг эдэрч хэдрүүлчихсэн байгаа. Тэр санжийн улааны төлөв юм гэсэн. Одоо хамгийн гол чинь тэр хунаа шар сайн мэддэг байхгүй юу? Ухнаа шар гэдэг хүнтэй нь уулзаагүй л байна одоо. Өдрийн их юм уу шүү дээ. Гомбож явгааг тэгдэм үү? Гом бочиргааг? Тий. Ухнаа шар гэдэг юм уу? Ухнаа шар. Ухнаа шар гэдэг хаа чи би одоо өөр хүнтэй дуулсан гээл энэ чи хоёр хүний нэр өччихэд яваад байгаа шүү дээ. Үгүй нэг хүн тэр гом бочирхны дууддаг нэр нь гом бочиргааг ухнаа шар гэдэг юм байна шүү дээ. Ухнаа шар гэдгийг ухнаа шарын хар антэргээд байгаа надад. Гом бочир чинь тэр чинь. За ингээд энэ нутгийн гол ямар ч байсан хоёр цөмийг яриад авлаа. Тийм нэг
тэр улаан азарганы төл шангийн улааны төл үл ер нь урдаан харцны суманд бас их төл тавьсан. Тий. Замингийн хөрний төл хурдан бас ол азар тавьсан. Гол том азарганаач нь тойчин дүйд тунгахаар өндөр шангийн улаан. Тэр андын замингийн хөрөн. Ийм азарганууд байхгүй юу? Их л азарганууд нь бол одоо сүүлдээ тэгээд сайн төлтөй азаргант байсан л доо байлгүй яах. Таны тэр нөгөө өнчин зээрдийн төл хүрээ азарга гэдэг шүү дээ. Одоо таны үйсэн мордоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн. Энд хойно байгаа миний хүрээ азарганы зураг гэж таас дөрөв яриад байсан. Таны тэр хүрээ азаргач нөгөө хонгор гүний төл өнчин зээрд хоёрын чинь дундаас харсан хүрээ азаргач шүү дээ, тийм ээ? Хүрээ азаргач чинь ер нь хэдийн үеэс уягдсан? Даага уягдсан уу? Даага уйсан сумынаад нь 10-аар авсан баха. За шүтлүүрээ. Шүтлүүрээ сумынаад нь 3-аар авсан. За тэгээд нэг хэсэг явууч удаагүй хязааланд нь хадууруулж гоод 10-аар авчихсан. Соёол нь 6-аар авсан. Тэгээд хэд 6 дулаа тэгж орсон. Тэгээд 86 онд эхлээд азар 3-аар авсан байхгүй юу? 86 онд 10 настай болсон баг. Тэгээд үл харин 5 жил айрыг тасраагүй. Шүтлүүрээ 3-аар авчгаад тэгээд аригдахгүй байгаа. 86 онд айрагдаад 87 онд хэдэр тагсан? 87 онд амун хөдөөцсөн. 88 онд. 88 онд 3-аар тагсан. 99 онд төрүүлсэн. 90 онд амун хөдөөцсөн. Тэгээд алдчихад төрүүлэх байсан юм аа тэр 90 онд. Тэгээд 91 онд гэнтээ тогтчихсан юм аа. Мэдгүй байж тэр зүгтээ. Нэг ятонд хаврын төлний цаг болчиход үүн тэр нэг амны нэг хэдийн юмсаа. Тэгээд жоорхи гэнтээ тогтчихсан юм бэл. Төлүүд нь хэр хурдлах уу? Хурдлна. Тэгээд хүрэлцэрний төлчин л одоо би ер нь 86 оноос ч л хойш 97 он хүртэл 12 жил айрыг өндөөгөө байхгүй юу? 12 жил дараагаар морь айрагдуулж айрыг төрөө авч. Заримдаа 2-3 орн оруулж. Заримдаа ганцхан оруулж. Эмгийн 50 жилд очиж зүрээ бас гэдэж очиж оруулж. Сумын авааны чин дахлах гайлын ч одоо 90 оноос эхлээд яасан газар. Ер нь сумын наадмаас ичнээ айраг төрөө хүрсэн юм бэ? Амж байгаа. 50 юм байсан баг. Оо нилээд юм бэ тийм ээ? Тийм байсан. Тэр нэг бор халзан азраг гэж соёол нөгөө 1989 онд та нэг сайхан наадсан гэж хүрээ азрагч тань төрүүлээд хүрээ азрагны төл соёолоо айрагдаад. Соёол улаан мөр тий. Хонгор азраг 3-аар. Хонгор азраг 3-аар. Том хонгор гэдэг нь тэр. Том хонгорын төл энэ алаг азрагаас өдрөөлчихсэн. Алаг азрагны дураг байгаа тэр энэ төрчил. Бор азрагч тэр. Энэ үү? Тий. Тэр чинь шүтлүүрээ төрүүл тэгэхэд байгаа тэр алагч. Танд бол хаа очиж харин зураг их юм байлээ шүү. Энэ дээр үе уяачдын зураг олддог юм биш үү? Таны энэ зургуудыг өчигдөр орж ил харахтаа за яста зураг бол хангалттай сайхан юм байна гэж бодчихлоо. Ганц удаа дуурсан л авчихсан юм да. Дуурсангийн хөгтөө бас зураг. Та хүрээ азрагнуудынхаа төлийг хэлж өгөөч. Хүрээ азрагныхаа үр төлүүдийг. Хүрээ азрагны төлч удаа бор халдууд зураг бай. За. Тэгээд нэг аймаг төр 50 жилээр очиж уралдаа таваар орсуулаа алдчихсан. Тэр чинь шүтлүүрээ дааг төрүүлээд туслангийн нээлтэг 6 сарын 1-нд болдгийг. 100 дааг оролдод төрүүн төрүүлээд зурныхаа наадамд амун хөдөөдөө. Хойтын шүтлүүрээ очиж аймгийн 50 жил таваар ороод. Тэгээд алдчихсан байхгүй нэ гэж. Алдаа очсон. Хөөшөөнөл алдчихсан, өвөл алдчихсан. Өөр ямар одоо энэ хүрээ азрагны төл? Тэгээд бор азрагч нь тэгээд юу вэ? Бас ахаад нэг жоохон бор азраг байсан. За тэр ч яг тэгээд багтаа бас л хөөж. Тэгээд нэг саарламар байсан дэр маач бас л байхгүй. Ер нь гайгүй орд юмнууд гашимаа тэгээд голын тэгээд багт нь алдчихсан дөө. Тэр 1989 онд хүрээ азраг төрүүлэхэд нэг хонгор азраг 3-аар давхиж штэ. Тэр хонгор азраг ямар удамтай? Том хонгор гэж боддог. Одоо миний тэр үл яхаа тэр юуних. Хилтэй юм бол одоо тэр шанжиолоор гоо мó.
даажин би ухаагийн өгшөл ардгуамаг өмөрл болдгийн даа. Тэр нэг бид нар чинь дөрөв чадаа нэг лималтаа ус чинь ингээд наадам громц отор гэдэл явчих штеп. Зүг чи бүр эрдэн цагааны нутаг тэр цагаан тухай татчих. Хамтаач бай юутаач бай. Төрөнд миний нэг шаархтгүй байсан тэр даажин би адууныг өгдөг. Тэр тэгээд урдаар банчингийн улаангад нэг улаатар байсан юм аа сурд улаатар гэмингийн хөрний төлөв. Харин тийм гинлээ. Тий. Банчулаанд байдгийн миний тэр шаархтгүй. Банчунга атыргаа ихлаараа на гүүнүүдийн усуудын гүүнүүдийн ингэ орхихгүй орхиод эцэн авсан аваад тэгээд тараадаг байхгүй атыргаа энэ дээр очиж уйдаг. Тэгээ наадам өнгөр бодвол атыргаан тавиад л очигдаг. Гүтээ өрийнхөө гүтээ. Тэгээд энэ усуудын гүүч гаднаа би л тэр саарчгүй алтчаад очиж ирчихсэн. Тэгсэн нөө өөр нэг хүрээд зарганд байна л гэдэг бол цэнди хөрөнгө гэдэг зэрэг. Байнаад унгалаачгүй байсан. Тэнд унгалцаад байна л гэний саарчгүйгээ тавьдгийг. Өөгээд утраас намар тэгээд 10 сараар гэж хэлэх юм чинь. Тэгээ өвөл сургаж ил байсан намраас ясаг. Банчулаанд л орчихсон байх ч үлээ. Саарчгүй. Гэтэгдгийг. Тэгээ хойтон жил онголн навтай насаарчгүй. Тэгээд энэ хуанах чагаасч. Наадмаас хойш гарчгүй. Тэгээд хүрүүцрээнийхэн төл юм уу, лаатрынийхэн төл юм уу бүх. Хурдан л хурдаад гарсан. Энэ хонгор азаргсан суманд нэг айрагцсан өөр яар төгсөн. Энэ чи суманд явах вэ? Соёлндан суманд 5-аар орсон. Атэргуулаад 3-аар орсон. Өвөл нэг аман хөдөөцсөн. Тэгээд нөх өөр нэг яагаагүй. Ер нь тэр хэзаалын шүтэн мөчөнки өнгөрөөчхөд байсан юм билээ. Тэр ч бас тийм уяа хүлээгээд авах тутмах шүү. Уяад байж л та. Харин ч тааж энэ нутгийн сайн уяачдын нэг юм шүү. Мод тутмах хэзээ Монголын санах нь хойно гэхдээ хэзээ хойно тэгдэг. Гүй тэр чинь нэг жоохон сүүхчих гэн яс юмтэйг дутагддаг байгаа шүү. Өөрхий тэгэл тагуулчихгээл харуулж нь гойд харшаад л ямар. Сандарч байгаа юм дээр мэгтэйгч. Та бас нэгдэл нийгмийн ажиллаал гэсэн тэр шаардлага өндөр цаг үе байсан ч гэсэндээ ер нь бас гарч уралдах одоо сум орон нутгийнхандаа бас гадагшаа гарч уралдъя гэдэг сэдлийг төрүүлсэн уяачдын нэг баха. Аймаг руу одоо аймгийн 1992 онд аймгийн 50 жилийн гормоор хөтлөө. Тэр үгүй бүргөтөлж очиж уралдаж харагдсан. Агаал шир руу ч манай нөхөө би өөрөө чарн мэтэ яваагүй дээ сүлд нь машинаар очсон. Наад машин орчих. Эндээс мөн готлоод явсан хөдөл тэр хэрэг зэрэг. Тэгээд 14 хадлаа орлоосон доо. Тэгээд л мөлөөр иждсэн тэр үн мөр тээд мэдхгүй байсан цаг. Та ер нь азраг илүү сайн үйд гомж яваа. Гэхдээ яах юм тэгээд би ч одоо эхэлдээсэнгүй морин дуртай юм болохоо эрэл юм бол азраг тавьсаар байгаа. Азрагтай байсан байхгүй юу? Энэ нэвтрүүлэг одоо подкаст эхлэхийнхаа өмнө зориудаар энэ хүрэн дэвтрийг гаргуулсан тань. Энэ бас их одоо харагдах одоо энэ одоо сумын уяачд ер нь хурдан морины зүтгэлтнүүд маш их гарын авлага болох зүйл тийм ээ. Та 1900 энэ 57 онд анх бүртгэл үүсгэж эхэлж байсан юм а да тийм ээ. Тий. Санжин Мэтуи улаан гэж байгаа юм уу? Азраг хэлж байна. Одоо миний 1957 онд тийм Жамин дөржийн хавчиг хүрэн гэж байна. Хавчиг Жамингийн хүрэн гинэ. Жамингийн хавчиг хүрэн. Тий. Нөгөө хүрэн азраг бах нь үү? Өнөө андын Жамингийн хүрэн. Тий. Нөгөө санаргуун улаан чи энд эхнээс төрүүлж ирсэн юм байна. Тийм байна. Ингээ 1957 онд эхлээд за тэгээ 1963 он 64 оныг бичээд цаахар өдөр. За тэгээ 67 оноос эхлээд бол яг 6 насны мордыг айрагтай бүгдийг бичдэг болсон тийм ээ. Тэгээд одоо 2020 он хүртэл ингээд бүгдийг ууггүй биччихсэн. Энэ сумын баяр наадмын түүхийг ингээд архивлж хувуудаа архивлж үлдээсэн ийм бас ач гавьяатай хүн байна. Тэгээ таны энийг бас гарын авлага болгодог хүн их үз? Үгүй яах. Бас юм харж л байдаг юм аа нэг. Тэгээ аваад бас юм тэмдэглэж авдаг ч юм уу яадаг ч. Бас нэг тэний намайг хараад үгүй гэж тоосод байж л байдаг. Тэглэх явахдаа энэ одоо маш чухал гарын авлага болчихж байгаа байхгүй юу?
1967 оноос хэр чинь хагас 100 жил гарын түүх явж байна шүү дээ. Тэгээд бодвол залуучууд нь дээдсүүлийн ухаан мөрмөл хэдэн онд яаж юусэн гэдгийг л ухаан энэ дээр олж авдаг байлгүй. Олж хардаг байлгүй. Танаас өөр ингэж одоо архив цуглуулж энэ цуваа бүртгэдэг хүн би ер нь яагаад энэ цувааг бүртгэе гэж бодсон юм бэ? Эний чинь Чулуунбаатар гэж одоо аймаг дээр байгаа. Таж отоо мөнх морн дутаа. Сара мор их оролцсон. Урд нь тайч хүн байсан. Би тий одоо нэг бас гайгүй. Нутаг нам чорхон жоох юм. Ер нь аюултай сайхан байдаг бол. Тэр гэнтгэл ингэж наадмын мөрдгийг айргийн мөрдөг тэмдэглээ. Ер нь гэтэл ухаан ингэж хэлж ярилцаад л гаргасан үедтэй юм. Тий. Цогтаач надад сурах бас бичсэн. Зөв. Сөнөгийн Чулуунбаатар гэдэг хүн. Одоо аймаг дээр байгаа миний насны. Тэр чинь үл одоо бас тэр ном тэрүүл яг өөрийнхөө бичнийг ном болгочихсон юм билээ. Тэр ном болгочихсон. Та бол харах ямар нэг ном нөхмөл бодгоогүй. Гүйгүй. Энэ бас уяачтай уулзахад одоо би ингээл танаад суман дээрээ 30 гаруй уяачтай уулзаал явж байна л да. Тэгээд уулзаал асуухлаар бас зураг хөрөг одоо ялангуяа нөгөө дээдчүүлийн жоохон эрт одоо нэлээ хэдэн жилийн өмнөх түүхэн зургууд бол олдохгүй л байна. Танад орж ял энэ хэдэн зургуудыг хараад олзуурхаад гэж би түрүү яриаггүй юу? Ер нь одоо зөвхөн өөрийн адууныг гэхээс илүү бас энэ сум орон нутагт хурдалж байсан адуунуудын зураг бий юу танд? Ээдээ мэдхгүй барагч байхгүй байна. Нэгдлийн тэжингийн бол зураг байна тийм ээ. Нийгмийн тэжингийн хчдаа байлгүй яг өдөр чи бүр айл бүгдээ бурхан дээр шахал болсон юм чи. Тэг. Тэгээд цоцын цог давхидсэн мөрний зураг л байлгүй. Цогаар дугаар зургнууд зөнтөө л байгаа. Завтаасан байгаа, тухтаасан бол ингээд таны биеийг чилэр хэлгүй шиг өдөртөө 30-40 минут гүйж ирээд адуунуудынх нь өгшөл уяачтынх нь тухай жоохон юм яриулаад сэрүүлээд авахсан гэж бодож байна. Тий, тэгвэл яах вэ? Даанч явуулын хүн юм да. Тий, мэддгийг юм бол би бас жоохон асуу яриад өгч болох юм. Мэдгүй юм уу. За ингээд ер нь бол ингээд одоо ёстой миний санаа бол тантай ингээд сайхан өнжин хоноо хөөцлмаар л байна. Гэвч одоо дараагийн ажлууд маань хүлээгдсэн, уяачт маань хүлээж байгаа. Дээрээс нь бас таны эрүүл мэндийн шалтгааныг бас хүндэтгэн үзэх аргагүй. Бас би хаач хэлээр хүч гисэндээ бидний урилгыг хүлээж авч юм сайхан удаан тогтой сайхан яриад өглөө. Гомжоохтой баярлалаа. За. Эрүүлгийнхөө журтуудаа наслаарай. Хурдан хүлэгмөрний босоо цагаан амир дүүрүүдмаараа үн мөхий өгдөж яваарай гэсэн өрөөлөөр энэ удаагийн ярилцлага өндрүүлье. За баярлалаа. За та нарын ажилтсан амжилт хүсье. За баярлалаа. Ингээд олон түмэнтэй ягаад энэ мөр мал ингээд судлаад ингээд явна гэдэг ч одоо бас л их үе юм байлгүй яах вэ. Тэр нэг усал ер нь тэгээд эмхтэй үйл нь моринт чинь татагч чадваа штэ. Морч ер нь одоо хүний их татдаг юм. Тэгэлгүй яах вэ? Их татдаг юм. Анхаарлаа бидний ярилцлаганд анхаарлаа хандуулсан эрхэм үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. Тод магнын цуврал ярилцлага Сүхбаатар аймгийн Дархан сумаас хүргэлээ. Дараагийн дугаараар дахин уулзлаа баяртай. Морьтон монголчуудын мөнхийн амгшил Тодмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан 7 хоног тутмын подкаст.